Сайн байцгаана уу? Кино болсон бодит хэрэгээр эргээд ирлээ. Бодит хэрэгээс сэтэлсэн кинонуудыг Netflix-ээс эргүүлээд үзчихсэн чинь энэ кино гарч ирсэн. Turn of the Tide буюу монголоор орчуулбал буруу эргэлт гэсэн утгатай кино юм билээ. Үзийгээд орсон чинь 3 сизонтэй олон ангит кино байсан. Хүүе эн чинь одоо хэдэн жил үргэлжилсэн гэмт хэрэг гэхээр 3 сизонтэй олон ангит кино болдог гэлээ гэж бодоод ChatGPT-гээс асуусан чинь эхний бүлэг нь л бодит хэрэгээс сэтүүлэгдсэн. Тэр нь амжилттай явсан учраас дараачих нь бүлгүүдийг зохиомжтой түүхээр хийсэн гэсэн мэсэн. Тийм болохоор эхний бүлэг буюу эхний 7 ангиг нь үтсэн. Бодит гэмт хэрэгтэй холбоотой бүх юмыг нь детальчлан бичсэн, ямар нэгэн баримт бололцтаагүй. Зүгээр л нэг энэ тэнд жижиг сажиг мэдээнүүд л гарч ирээд исэн. Тийм болохоор хөл бүтэн 7 ангит кино хийсэн хүмүүс надаас илүү сайн судалсан билгүүдээ гэж бодоод кинон дээр гарсан түүхийг нь ярихаар шийдлээ. Энэ киноны гол дүр нь 2-3 хүн биш бүхэл бүтэн нэг тосгоныхан байсан нь маш сонирхолтой санагдсан. Бодит хэрэг дээрээ ч гэсэн бүтэн тосгоноороо энэ хэрэгт холбогдсон хэрэг юм билээ. Хэрэг болсон газар нь бол Португал улсаагаа. Португалаас баруун тишээ 1500 орчим километр бөөгнөрсөн 9 арал гэдэг юм билээ. Тэдгээр арлыг Azores Islands гэж нэрлэдэг юм билээ. Тэр арлуудынх нь хамгийн томыг нь São Miguel гэж нэрлэдэг арал байдаг. Оршин суугчид нь 70,000 орчим хүн байд юм байна. Маш том арал учраас хэд хэдэн жижиг тосгонуудад хуваагддаг гэсэн. Тэгээд тэдгээрийн нэг нь болохоор Rabo de Peixe нэртэй тосгон байсан. Яг ийм тосгонд энэ хэрэг болсон байгаа. Rabo de Peixe гэдэг нь болохоор Испани хэлнээс орчуулах юм бол загсны сүүл гэсэн утгатай нэр юм билээ. Тэгэхээр нэрийг нь сонсоход л энэ тосгон ямар тосгон бэ гэдг нь ойлгогдож байгаа байх. Ерөнхийдөө загасчны тосгон байсан. Энэ хүү тосгоны эргэн тойрны байгаль нь бол үнэхээр үзэсгэлэнтэй тойрсон далайн хэсэг нь болохоор тийм маргад эрдний өнгөтэй устай. Тийм учраас энэ тосгоны далайн эргийг нь Emerald Beach гэж нэрлэдэг юм билээ. Яг энэ үзэсгэлэнтэй газар учраас аялал жуулчлал хөгжсөн газар уу гэвэл үгүй. Ягаад гэхээр их газраас хэтэрхий хоол буюу 1500 км-т оршдог. Онгоцоор нисгэд 3 цаг зарцуулагддаг. Усан онгоцоор явах юм бол 20 цаг зарцуулж очдог тийм газар байсан. Ийм учраас энэ хоол арал дээр очих ч хүсэлтэй, амьдрах ч хүсэлтэй хүн бол бараг байгаагүй. Энэ арлын иргэд бол энэ арал дээр төрж өссөн хүмүүс л байдаг гэсэн. Хэрэг гарах тухайн үед болохоор энэ арлынхны орлого нь Португал улсын дундаж иргэний орлогын бараг талд нь ч хүрэхэргүй тийм бага орлого байсан юм билээ. Загас байрч ахуй амьдралаа залгуулдаг буюу ерөнхийдөө ядуу хүмүүс байсан. Энэ арал дээр төрсөн бол ирээдүйн тухайн бодож шаналаад ах ямар ч зүйл байхгүй. Эцэг эхийнхээ завийг өвлөн авч загасчны амьдралаар амьдрна. Эсвэл түүнийг нь зараад их газар руу явах гэдэг тийм л хоёр сонголт байдаг байсан. Гэхдээ их газар руу явах гэдэг нь бол бараг л өөр улс руу цагаачлахтай дүүцгүүц тийм сонголт байдаг гэсэн. Эдгээр нөхцлүүд нь энэхүү хэрэгийг гаргахад нөлөөсөн хамгийн том хүчин зүйл болсон. Уг нь бол энэхүү арлын иргэд хөдөө нутгийн хүмүүс учраас цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс байдаг гэсэн. Их газартай ойрхон байдаг арлууд дээр бол мафийнхан үрлэж мөрлөгөөс нуугдан гэмт хэрэгээ үйлдэхэд илүү тохиромжтой газар гэдэг утгаараа байрлах нь маш их байдаг гэсэн. Харин энэ арал бол их газраас маш хол оршдог учраас ийм зүйлд арай өртөж амжаагүй арал байжээ. 2001 оны 6 сард арлыг далайн хуй салхи дайрч өнгөрсөн. Үүнээс болоод бол маш олон айлуудын орон гэр сүйдэж үгүй болсон байсан. Энэ хэцүү нөхцөл байдлаа арай дэрдүүлэхийн тулд тосгоны ирчүүд нэгэн өглөө загасчлахаар явдаг. Далайд гараад хэсэг явж байтал бөөгнсөн эд зүйлс нүдэнд нь харагддаг. Тэгээд сайн ажиглаад харангууд зарим хэсэг нь мөнгөлөг, зарим хэсэг нь хар өнгөтэй, тоосгоны хэмжээтэй тиймэрхүү юмнууд хөвөөд явж идэг. Энэ арлынхан бол бүгдээрээ л далайн мэрэгчлэтнүүд байсан. 5 настай хүүхдэд ч мэдхгүй загас гэж байдаггүй. Далайн цаагуур, далайн нөхцөл байдал далайд байдаг бүх зүйлсийг мэддэг тийм хүмүүс байсан. Гэвтэл эдгээр хүмүүсийн амьдралтаа огт харж байгаагүй зүйлс хөвөөд явж исэн. Хаяа далайгаар дайрж өнгөрч байгаа онгоцнууд хогоо хаях тохиол байдаг. Ажиглаад үзэнгүүт хогтой бол огт тусгүй зүйлс хийсэн. Зарим тохиолдолд бас ингээд хөлөг онгоцонд сууж явж исэн хүмүүс өөрсдийнхөө эд зүйлсийг унгаагаад алдах ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг юм байна. Энийг нь олсон тохиолдолд тосгоныхон шууд тэрийг нь аваад хэрэгжилдэг гэсэн. Тэгээ тийм зүйл байж магадгүй гэж бодоод төхөө тоцсон чинь нөгөө зүйлсүүд нь бүгд яг ижлэхэн хэлбэр хэмжээтэй, ижлэхэн сав баглаа бодолтой дөрвөлжин юмнууд байдаг. Нэгийг нь загас барьдаг уургаараа татаж үзсэн чинь нэлээд хүнд жинтэй тийм юм байдаг. Тэгэхээр за ямар ч гэсэн дотор нь юу байгааг шалгаж үзье гэж бодоод 2-3 ширхгийг аваад эргээд харьсан. Кинон дээр болохоор яг энэ хэсгийг нь ярихдаа энэ өдөр тосгоныхон амьдралдаа хизэж барьж үзээгүй, цаашдаа ч хизэж барихааргүй загасчлалаа хийсэн гэж хэлдэг. Энэ ижлэхэн хэлбэр хэмжээтэй зүйлсүүд яаж энэ далай дотор гинтхэн гарч ирснийг эхлээд ярив. 2001 оны 5 сард Венесуэлээс нэгэн жижиг хөлөг онгоц хөдөлсөн. Тэрхүү хөлөг онгоц нь 14 м орчим хэмжээтэй жижигвтер хөлөг онгоц байсан. Хөлгийн багахнаас гадна нэг 10 орчим хүн суугал хэмжээтэй тийм хөлөг онгоц байсан юм билээ. Дотор нь сууж явж байгаа хүмүүсийг харах юм бол амралтанд явж байгаа баячууд шиг харагддаг. Яг үнэндээ бол баячууд мөн байсан. Гол нь зорилго нь амралт биш байсан байгаа. Энэ онгоцонд нь
Үйлчлэгээ өндөртэй, цэвэр гэж ярьдаг юм лээ. Ерөнхийдөө маш чанар сайтай гэсэн үг. Тийм хар тамхиг тээвэрлэж явсан. Энэ онгоцонд явж байгаа хүмүүс бол Италийн алдартай хар тамхины 8-ачд байсан. Испани руу хар тамхи зөвөрлөн 8 ихээр гарсан нь энэ юм байна. Явж явах замдаа далайн хуй салхитай таарсан. Хуй салхины нөлөөгөөр онгоцонд нь гэмтэл учирсан байгаа. Зорьсон газартаа хүрч арай амжаагүй байсан учраас гэмтлээ хамгийн ойрхон бомбтой орчиж засуулаад явхаа зур аргагүй байдал төрсөн. Яг өөрсдийнх нь очих ёстой газар биш учраас хэрвээ шууд энэ байгаа байдлаар яваад очих юм бол хар тамхи нь илэрх нь ойлгомжтой болно. Мэдээж энэ 8-ачд ийм нөхцөл байдалд анх удаага орж байгаа биш байсан. Олон удаагийн 8-аг ингэж далаагаар дамжуулан хийжсэн учраас иймэрхүү нөхцөл байдал ч гэсэн бэлтгэлтэй явжсэн. Ингээд ачаатай байсан бүх хар тамхиа далаад хаяхаар шийдсэн. Мэдээж хаяхдаа зүгээр тэгээ хаяад явчихна гэж бол байхгүй шүү дээ. Онгоцоо засуулчаад эргэж ирж авахаараар үлдээсэн гэсэн үг. Хар тамхиа бүгднгийн том сетгэн дотор хийж агаад тэрэн дотроо хөндрүүлэгч хийгээд мөн GPS-ээр тоноглоод далаа руу живүүлж орхисон байгаа юм. Ингэж далаад үлдээсэн хар тамхи нь ойролцоогоор 500 кг орчим хар тамхи байсан. Энэ хар тамхиных нь үнэлгээ нь хэд байсан бэ гэхээр 1 кг 7.5 тэрбум төгрөг юм билээ. 500 кг гэхээр асар их мөнгө гэдэг нь олон ойлгомжтой байгаа. Доллараар бол 1.5 тэрбум орчим доллар гэсэн мэлээ. Тэгээд энэхүү 500 кг хар тамхиа үлдээсэн хэсэг нь яг энэ Сао Мигэл арлын урд хэсэг буюу Работа Фишэ нэртэй тосгоны яг урдх далайн хэсэг байж таарсан. Гэтэл нөгөө нэг боож баглаж тавьсан хар тамхи нь далайн шуурганд өртөөд баглаа бодлон задраад далаа дээр хөвж гарч ирсэн байсантай нь тосгоных нь таарад ингэж олж авсан юм билээ. 2-3 ширхгийг аваад тосгон руугаа явсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд очиод загасчд байсан болохоор тэрхүү зүйлээ задлж үзэхдээ шууд л загасанд хэрэгэлдэг жадаараа зоогоод задалдаг. Гэтэл цагаан өнгийн нутаг шууд нүүрлүү нүсрэл гараад ирдэг. Ийм зүйлийг хэзэж харж байгаагүй тосгоныхон гайхаад энэ одоо юу вэ? Гурил уу, цемент үү гэж ярьцгааж гэлсэн. Юу юм болоо гэж гайхаад байцгааж итэл их газар руу хит хит удаа явж исэн. Тэнцээ бүр сурахаар хүртэл явж исэн нэг тэр тосгоны нэг арай ухаантай нэг залуу гинт орж ирдэг гаднаас. Тэгснээ тэдний дунд байгаа тэр цагаан нутгийг харангуйтал шууд ойлгодог. Энэ нөгөө кинон дээр гараад идэг хар тамхи гэдэг зүйл нь биш үү гэж боддог байгаа. Тэгвэл энэ нөхцөл байдал маш гайхамшиг санагдсан. Яхаараа манай тосгоныхон ийм төрлийн хар тамхиг олцсон дундаа ингээд тавьсан сууж байдаг лээ гэж гайхсан. Босон нөхцөл байдлыг сонсоод үзсэн чи бүр итгэхийн аргагүй гайхалтай үйл явдал болж таарсан. Тэгээд тэр залуу за ямар тач ойлголоо. Гэхдээ энэ бол энгийн зүйл биш шүү. Ийм учиртай зүйл байгаамаа гэдгийг тайлбарлаж өгсөн. Ингээд хар тамхи олж авсан загасчид тосгоныхоо нэр хүндтэй ахмадуудыг дуудаад нэг зөвлөгөн шиг юм хийдэг. Одоо яах вэ гэд ярилцаж эхэлсэн. Уг нь бол хариултыг нь бүгд мэдчихсэн. Цагдаад мэддэг хэвээр гэдгийг. Гэхдээ хүний шунал гэдэг зүйл маш аимшигтай. Бүгдээрээ л нэг зүйлийг бодож байгаа нь анзаарэгдчихэд ингээд нэг нь бид нар өдийг хүртэл ядуу тарчих хэцүүхэн амьдарч ирсэн. Энэ бол бурхнаас бидэнд төгсөн боломж байх. Тийм болохоор хэдүүлээ энийг ашиглах хэрэгтэй гэж хэлдэг. Ингээд ямар ч гэсэн бүгдээрээ ийм зүйл олсноо эхний удаад бол нууцлцгаая гэж ярьцгаасан. Гэтэл 2-3 цагийн дараа тосгон даяараа энэ бүгдийг мэдсэн байдаг. Угаасаа хүн ам бахтай тусгаарлагдсан газар байх тусмаа цуурхал таарах нь маш амархан байдаг. Зөвлөгөөнөөс тараад харж явж байсан хүмүүс замдаа таарсан хүн болгондоо дөнгөж сая юу болсон тухайгаа ярьж авсаар 2-3 цагийн дараа гэхэд тосгоныхон тэр чигээрээ бүгд мэдсэн байсан. Энэ өдрөөс эхлэн тосгоныхон загас барихаа болсон. Загас барих хэрэгслүүдэд бүгднийг очиж аваа завиндаа суугаад хөдөлцгөөдөг. Гэхдээ зорилго нь загас барих биш. Хар тамхинаас аль болох ихийг олж авах зорилготойгоор гарцгаадаг болсон. Яг л загас барьдагтай адилхан зарчмаар буюу тэр хар тамхинаас хэр ихийг олж аавна тэр хэмжээгээр л өөрийнх нь болох учраас маш хичээнгүйлэн идэвхтэй ажиллацгааж эхэлсэн. Энэ үеэс нэг гэр бүлийнхэн шиг байдгаас нь тосгоныхон өөр хоорондоо баг дуурхаач болсон. Зөвхөн аль болох их хар тамхиг л өөрийн болох хүсэлтэйгээр хичээнгүйлэн ажиллаж байсан. Ингэж явсаар 500 кг хар тамхиг баг бүхэлд нь гаргаж авч чадсан. Ийхүү хар тамхины загасчлаад дууссан тосгоныхон дараагийн асуудал нь гарч эхэлдэг. Тэр нь юу вэ гэхээр энэ их хар тамхиг одоо хаана нуух вэ гэдэг асуудал гарч ирсэн. Хуутлаад зарыг гэхээр мэдээж дамжин өнгөрсөн бомбууд дээр шалгалтанд орж баригдах нь тодорхой. Яаж хийж байгаад зарж чадлаа гэхэд маш их хэмжээтэй учраас орж ирэх мөнгө нь ч гэсэн асар их байх нь тодорхой. Гів гинтл асар их мөнгөтэй болсон тосгоныхныг мөнгө угааж яана гэж сэжиглээд мөрдөн шалгаж эхлэх нь тодорхой гэж бодсон. Тэгээд хэрвээ иймэрхүү байдлаар зараад эхлэх юм бол цагдаагийнхнаас гадна хар тамхины жинхэнэ эзлүүд болох мафийнхны жихэн ч гэсэн хүрхэн тодорхой. Инхээр мафийнхан энэ тосгонд хүрээд ирнэ гэж айсан тосгоныхон эхэндээ ямар ч хэсэн энийгээ маш сайн нууцлая гэж тохиролцоцгоосон.
Үнэн хэрэгтээ тосгоныхон хууль бус 8-ны маф биш учраас эдгээр бараг яаж зохицуулах, яаж зарах ямар ч тийм танил тал арга зам байхгүй, төлөвлөж байхгүй байсан. Тийм учраас хамгийн боломж дарга нь бол нуухал байж таарсан. Ингээд тосгоныхон бүгдээрээ тосгонд байгаа бүх агуулгах савнуудаар нөгөө хар тамхинуудаа хийсэн, дээрэс нь завны зогсоолуудаа ч гэсэн нуусан. Тэгээд ч багтахгүй байсан учраас зарим нэг хүмүүс нь газар ухаж булаад тэрэн дээр ногоо тарьсан. Зарим нэг хүмүүс нь болохоор гэрийнхаа ханд өрөөд наагуурн цемтлэх маягаар нуусан байгаа. Гаднаа бол ингээд бүгд л бие биедээ санаа тавьж байгаа царай үзүүлэн хар тамхиа сайн нуусан бидтэй хаана нуусан бэ энэ гэжсэн боловч яг үнэндээ дотроо хэрэг хар тамхитай болсон бол минийхаас их болов хаана нуусан бол гэж би бинийгээ тандаж эхэлцгээсэн. Энэ хугацаанд тосгоныхон өөрсдөө ч мэдлгүй өөрчлөгдцгөөж байсан. Шууд хар тамхи борлуулан баяжаал брендер гоёол үнэтэй машин унж эхлэхгүй ч гэсэн сэтгэл зүйн хувьд аажмаар маш ихээр өөрчлөгдөж эхэлсэн. Уг нь бол энэ тосгоныхон гин цайлган сэтгэлтэй яг л нэг гэр бүлийнхэн шиг ойр дотн амьдардаг хүмүүс байсан. Хинийх нь гэрт хэдэн жишрэг халбаг байдгийг ч мэдэх хэмжээний тийм ойр дотн амьдардаг хүмүүс байсан бол энэ өдрөөс эхлэн бие биенийгээ харцгааж бие биенээсээ бүх юмаа нууцлж эхэлсэн. Үүгээр зогсохгүй тэдний амьдрах арга барил ч гэсэн дагаад өөрчлөгдсөн. 500 кг хар тамхи олж авснаас хойш мөнгөний үнцэн гэдэг зүйлийг юуж байхгүй болсон. Урд нь бол маш ядуу амьдралтай учраас 1 еврогч маш их арилан гамнаж үрдэг байсан хүмүүс 1 еврог мөнгө чинээ тоохоо болсон байсан. Яагад гэвэл гэрийнх нь агуулгах завны зохицол ногоон талбай дээр нь хэдэн зуун саяараа хэвтэж байгаа болохоор ингээд хэдэн зуун саяыг газарт булчаад хараа сууж байгаа хүмүүс өөр зүрээр босоод халуун наранд халан загас барихч шаардлагагүй болж эхэлсэн. Гэтэ одоохондоо энэ тосгонд хар тамхинд донтогчд арай бий болж эхлэхгүй байсан. Гэсэн хэдий ч маш гайхмаар нь огт хэрэглээгүй хэрнээ зүгээр л хадгалж байгаа гэдгийг бодох төдийд л сэтгэл зүйн хувьд донтогчдын шинж тэмдэг илэрч эхэлдэг. Гинэ цайлган сайхан сэтгэлтэй цагаасчны тосгоныхон бүрэн үгүй болж нүдийг нь харах төдийд л хар тамхины жинхэнэ эзэд болох мафийнхантай ижлэхэн харцтай болцоож хувирч байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа өөрсдийнх нь олж авсан хар тамхи үнэхээр мөнгө болох эзхийг нь тестэлж үзэхээр болдог. Ямар ч тач зарж болно гэдгийг нь мэдэж байсан боловч яаж зарах вэ гэдгээ мэдэхгүй байсан хүмүүс эхлээд энэ хүү бүтээгдэхүүнийхаа чанарыг нь шалгахаар болдог. Тэгээд мэдээж хаа холын загасчны тосгонд хар тамхины найрлагыг үздэг ямар юмныханд лаборатори гэж байх уу шууд л өөрсдийнхөө бие дээр туршихаар болдог. Өмнө нь хэлсэнчлэн энэ хүү хар тамхины зах зээлдээ маш өндөр чанартай тооцогддог байсан. Ер нь бол 80% гэсэн мэлээ. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэрхүү цагаан нунтаг доторт масуурлах төрлийн бодисных нь агуулмж нь 80% гэсэн үг юм билээ. Гудамж нь жижиглэнгийн хар тамхины 8 хийдэг хүмүүсийн зардаг тэр бүтээгдэхүүн нь 5-аас 15% л байдаг гэсэн. Яг энэ хүн 80% бүтээгдэхүүнийг хэрэглэх нь архаг хар тамхинд донтогчдыг ч үхэлд хүргэж болох үс бүтээгдэхүүн гэж тооцогддог юм билээ. Энэхүү загасчны тосгоныхонд хар тамхи хэрэглэх аргын тухай мэдлэг гэж юу байх вэ? Ямар ч хэсэн л бэлгүй оруулах хэрэгтэй гэдгийг мэдчихсэн болохоор зарим нь архинд хойлоод ууж эхэлсэн, зарим нь тамхиндаа хамтд нь орож байгаа татаж эхэлсэн. Ингэж хэрэглэхээр 100% үйлчлэхгүй юм билээ л дээ. Гэсэн ч хар тамхи огт хэрэглэж үзээгүй тосгоныхонд 100%-аараа очоогүй тэрхүү хар тамхин ч гэсэн маш аимшигтайгаар үйлчилж эхэлсэн. Зүрх нь яг л цээжнээсээ гарч байгаа юм шиг маш хүчтэй тогтлол эргэн тойрныхонд бүх юм нь хөвөөл эргэлдээл хүмүүсийн дуу чимээ нэг наашлал нэг цаашлал зарим нэг хүмүүс нь бүр хаалтаж унаал зарим нь бөөлжөөл гих мэтлэнгээр хар тамхины шинж тэмдгүүд маш хүчтэйгээр илэрч эхэлсэн. Гэтэл энэ хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр архинд хийх тамхин тойлох нь маш буруу юм байна. Тэдгээрийн нөлөөгөөр ийм юмнууд илэрч ийн гэж боддог. Би өвдөж зовж байхад хүмүүс бол болох ёстой шүү дээ тий. Гэтэл болох нь битгий хэл хэрэглэх янз бүрийн арга сэдэж олоод хэрэгэлсээр байсан. Ингээд энэ хүү тосгонд өдөр бүр л орилж харлсан мансуурсан хүмүүс бий болж эхэлсэн. Зарим нэг нь болохоор бүр ухаан алдаж эмнэлэгт хүртэл хүргэгддэг. Эмнэлэгт очиход эмчнэр бол загасчны тосгонд хар тамхины шок болж ийн гэж юу гэж төсөөлөх вэ? Яагаад ингэсэн бэ гэд асуунгууд ханиад л хүрсэн юм шиг байна гэж хариулцгаах болсон. Тэгэхээр ямар нэгэн шин төрлийн вирус бактерийн шинж тэмдэг байж магадгүй гэдэг чиглэлээр л эмчнэр судлаад байсан. Ингэж яваад ань насаа алдсан тохиолдол хүртэл гардаг. Гэхдээ хар тамхи алдахыг гэж айсан тосгоныхон хар тамхиныхаа тухай нэг ч ам нэгээгүй. Хэсэг хугацааны дараа хар тамхины донтогчид тосгонд бий болж эхэлсэн. Энэ үеэс тосгоныхны үзэл бодол хуваагдаж эхэлдэг. За одоо ер нь болохоо боллоо. Хар тамхины донтогчид бий боллоо. Тийм учраас бүгдээрээ энэ бүгдийг ингээд цагтаад буцааж өгье, хураалгая гэдэг тийм санал гаргах хүмүүс байсан болол зарим нэг хүмүүс нь юу гэсэн үг вэ? Бид нарт олж байгаа цорын ганц мөнгө төгрөгтэй болж хүн шиг амьдрах боломж олж байгаа тийм байдлаа ингээд алдаж болохгүй гэж үзэх хүмүүс бас байсан. Тэгээд дотроо
жижиг бүлэглэл болон хуваагдаж эхэлдэг. Үүнийх нь нөлөөгөөр донтогчдын тооч нэмэгцээр байсан. Ингээд хар тамхины хэрэгцээ нэмэгдгийн хэрээр энэхүү хар тамхиа бүгдээрээ мөнгөний оронд хэрэглэж эхэлцгээсэн. Өмнө нь хүмүүс хүнсний дэлгүүрээр хүнсээ цуглуулчингуудаа мөнгө өгдөг байсан бол энэ удаад мөнгө биш хар тамхинаас өгдөг болж эхэлсэн. Дэлгүүрийн эзнэн ч гэсэн энэхүү зүйл үнэнд хүрэх зүйл гэдгийг мэдчихсэн учраас за юмыг яаж мэдгүй юм ч гэсэн авчиг гэдээ авдаг болсон. Ингээд хар тамхиараа хоол хүнс худалдаж авахаас гадна завны бензин, хувцас хунар хүртэл худалдаж авч эхэлсэн ба сүүлдээ бүр бие үнэлэгч хүртэл хар тамхиар худалдаж авдаг болсон. Уг нь бол энэ хар тамхиныхын хэдэн тэрбумаар үнэлэгдэх үнэтэй гэдгийг нь одоо бид нар мэдж байгаа гэсэн энэ үед бол тосгоныхон тэр тухай юу ч мэдэхгүйсэн. Тийм болохоор өөртөө ямар ч байсан одоо эндээ тааруулаад тодорхой хэмжээний үн цэнийг тогтоож эхэлсэн. Тийм хэмжээтэй тийм төгрөгийн үнэтэй тэнцэн шүү гэж бол тогтоосон юм бол байхгүй. Зүгээр өөр хоорондоо энийг ч хооронд энийг өчөө энийг үг энийг ч хооронд энийг үгүй гэж солилцож явж байсаар тогтсон үн байсан. Тэр нь ямар үнэсэн бэ гэхээр нэг багц хар тамхи нь 1 кружек пивтэй тэнцэнэ гэдэг тийм үн байсан. Гэхдээ яг үндэ тэр нэг багц хар тамхиных нь жинхэнэ зах зээлийн үнэ нь 70 орчим сая төгрөг байсан юм лээ. Тэгэхээр 70 саяын кружек пив гэсэн үг. Амар амтдайсан болоо. Хар тамхины үн цэн хитрхийн юм бага байснаас болоод дараагийн асуудал үүсч эхэлдэг. Янз кружек пив өгөөд л нэг багц хар тамхитай болох боломжтой болчихж байгаа учраас сонирхон олж авахыг хүссэн хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор донтогчдын тоож ирсэн асар хурцтайгаар нэмэгцээр л байдаг. Шинээр үйлдвэрлэгдэж бий болохгүй буюу хязгаарлагдмал нөөц дээр хэрэгцээ нэмэгдэхийг хэрээр юу болох вэ гэхээр түүнийг хулгайлах, булаах, гэмт хэргийн гаралт нэмэгдэж эхэлдэг. Энэ айлд хар тамхи байгаа гэдэг цуурхал тармагцл тэр айлд нь шүн хулгай ордог болж эхэлсэн. Өглөө босоод ирэхэд л хаа нэгтээ айл нэг айлын ногоон талбайг ухаад сэндэжрлээд хайцсан байдаг болсон. Гэр бүлийн харилцаа ч гэсэн энэ мөчөөс эхлээд маш утгагүй болж эхэлдэг. Нөхөр нь хар тамхиар арх авч уунгууд эхнэр нь орой барны эзэн дээр очиж биеийн үнэлээд нөгөө хар тамхиг нь аваад ирдэг. Тэнгүүт нь хүүхдэн тэрийг нь хулгаалаад гадуур найзуудтайгаа зугаацдаг. Иймэрхүү байдлаар өнөж эхэлдэг. Тосгон тэр чигээрээ хар тамхины дилер болон хувирсан. Өмнө нь хүүхдүүдтэй загас барих аргын тухай, далай загасчлах аргын тухай заадаг байсан эцэг эхчүүд хар тамхи хэрхэн наймаалах тухай зааж эхэлсэн. Донтогчд нэмэгдгийн хэрээр гэмт хэргийн гаралч ч гэсэн дагаад нэмэгдсэн. Энээс болоод гэртээ шүнж амар тайван унтах аргагүй болж эхэлсэн. Ингээд тосгонд дараачийн шинэ үзэгдэл гарч эхэлсэн. Гэмт хэргийн гаралт маш ихээр нэмэгдэж, байнга л гэрт нь хулгай орж эсвэл дээрэм дүртэх болсон хүмүүс өөрсдийгөө хамгаалах зорилгоор зэвсэг бэлдэж эхэлдэг. Харин хэрэглэх шаардлагатай байгаа донтогчд нь өөр хоорондоо бүлэглэл үүсгэн дээрмийн бүлэг бий болж эхэлсэн. Ингэж замбраагүй байдал нэмэгдэхин хэрээр цагдаад мэдэгдэх мэдгэдлийн тоо олширч эхэлдэг. Байнгын ялгаа орсон, дээрэм гарсан гэдэг дуудлага авсараа сүултээ бүр цагдаа нарт залхдаг. Хамгийн гол нь энэ тоохоо олох шалтгаан нь юу байсан бэ гэхээр юу дээрэмцсэн бэ гэхээр дээрэмдүүлсэн хулгайлсан зүйлээ хилдэхгүй байсан. Тэгэхээр худлаа яриад байгаа, үний яриад байгааг нь ялах боломжгүй болсон цагдаа нар бүр энэ дуудлагаас нь залхаж эхэлсэн. Тэрхүү тосгоноос юунаас болоод байгаа нь тодорхойгүй өвчтөе хүмүүс нэмэгдсэн. Дээрээс маш их хулгай дээрмийн дуудлага ирэх болсон гэдгийг олж мэдсэн хар тамхины жинхэнэ эзэд бидний алдсан хар тамхи энд байгаа юм байна гэж боддог. Мэдээж 1.5 тэрбум долларын үнэтэй хар тамхи алдсан мафийн зүгээр сууна гэж байх. Тэр хугацаанд өөрсдийнхөө их нутаг руу бол буцаагүй тэр хавь арлуудыг эргэн тойрон нэгжээд л тэр хавьар хар тамхитай холбоотой сураг чимээ юу гарах нь гэд эргэлдэж байсан байж таарсан. Ингээд өөртөөх нь бараа энэ газар байгааг олж мэдсэн мафийн тосгонд ирдэг. Амь настай нь холбогдсон энэхүү алдаа газсахын тулд зүгээр хоосон гартаа ирнэ гэж байхгүй. Хамаг байдаг буу зэвсгээ агсаад тосгонд орж ирсэн. Мафийнхныг орж ирснийг нь мэдсэн тосгоныхон айж эхэлсэн. Тэгээ айсандаа цагдаад мэддэг гэхээр өөртөө айл хэдийн нуунд аргадуулсан хэрэглээд эхэлсэн байсан учраас өөртөө ч гэсэн цагдаа шалгалтанд орж шийтгэгдэх нь тодорхой болсон байсан учраас цагдаа нарт мэдэгдэж чадхаа болсон байдаг. Харин мафийн сансныг бодвол өөрсдийнхөө ажлыг чимээгүйхэн зохицуулах зорилготой байсан. Тэд нар юу хийжсэн бэ гэхээр жуулчны дүрээр тосгон дотор яваад тосгоныхонтой илүү ойртож тутансаад тэр тийм их мөнгөтэй болсон гэлээ. Тэр орой болгон л ногоон талбайгаа ухаад сууж байдаг болсон. Тэр тэнд хар тамхи хэрэглээ тэгээ масураа солиороо явж ялээ гэх мэтчлэн мэдээллүүдэд цуглуулад хаана хэний хэр хэмжээний хар тамхи байгаа вэ гэдгийг нь судалж байсан. Энэ үед нь тэдгээр мафийнхныг мөрдөжсэн цагдаагийнхан араас нь мөрдөхөр тосгонд мөн орж ирсэн. Ингээд жинхэнэ гурвалжин дөрвөлжин болдог. Цагдаагийнхан энэ тосгонд байгаа хүмүүсийн аль нь маф, аль нь жинхэнэ иргэн бэ гэдгийг нь олж ялах боломжгүй байсан бол мафийнхан аль нь жинхэнэ иргэн, аль нь цагдаа вэ гэдгийг олж мэдэх боломжгүй. Харин иргэд болохоор
аль нь цагдаа аль нь маф бэ гэдгийг мэдэх боломжгүй тийм нөхцөл байдалтай тулгардаг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр донтогчдын тоо улам өссөөрөл байсан. Энэ нөхцөл байдал цорын ганц зөв зам бол юу байсан бэ гэхээр арлынхан бүх үннээ хэлэл хар тамхинаас гараа татах арга байсан боловч арлынхын тэхгүй хിവэрэл байдаг. Гэхдээ арлынхны санал дахин хоёр тишээ зөрөлдсөн хിവэрлээсэн. Зарим нэг нь болохоор мафийнханд барааг нь буцаагаад өгчөө гэдэг санал гаргадаг. Гэтэл яг үнэндээ тэрнээс хангалттай их хэрэгэлсэн. Зарим нэг нь мафийнхан орж ирсэн сургаар өөрийг нь бариад авах үедээ гэж айсандаа жорлонд хүртэл урсгацсан байсан учраас буцаагаад өгье ч гэсэн өгөх юмгүй үлдсэн хүмүүс зөндөө байдаг. Харин зарим нэг нь болохоор цагдаа нарт мэддэг гэдэг санал гаргадаг. Өөрсдөө хар тамхи наймаасан болон хадгалсан, хэрэгэлсэн хэрэгт холбогдох учраас бас л хэлж чадхаар байдалд орсон. Ингээд цорын ганц үлдсэн зам нь юу вэ гэхээр маш сайн нуух гэдэг арга зам л үлдсэн. Хэрвээ үнэхээр сайн нуучдах юм бол мафийнхнаас ч цагдаагийнхнаас ч нугдах боломжтой байсан. Энэ үед мафийнхан бол за ямар ч гэсэн өөрсдийнхөө барааг бол бүхэлд нь олж авч чадахгүй байна гэдгийг аль хэдийн ойлгочихсон байсан. Гэхдээ ядаж талыг нь шултгаа аваад буцах зорилготой байдаг. Харин цагдаагийнхан бол ажигласан харсан хിവэрэл байгаад идэг. Яг үнэндээ байцаалт авахар ам нээж хамтран ажиллах хүн нэгч байгаагүй учраас илүү муу нөхцөл байдал үүсч магадгүй гэдэг үүднээс төрүүлж халахам хийхгүй хүлээгэл байсан юм шиг байгаа. Энэ тухай сүлдэнд асуухад бол тэр үед их газраас удирдамж ирэхгүй байсан учраас бид нар юм хүлээсэн байдалтай байсан. Хүчрхэл болон хүн амны хэрэг байсан бол шууд мөрлөө эхлэх боломжтой ч гэсэн хар тамхи гэдэг зүйл бол шал үр асуудал байд юм а гэж хариулсан байдаг. Гэтэл нэг удирдамж ёстой нэг их газрын хар тамхитай тэмцгэлцийнх нь болохоор яг үнэндээ тэр жижигэн загасчны тосгонд олон улсын хар тамхины мафийнхны бараа бүтээгдэхүүн байгаа гэдэгт нь огт итгэхгүй байсан байж таарсан. Ингээд хэдэн 7 хоног өнгөрсний дараа аралдаар ажилласан цагдаагийнхны мэдээллийг цуглуулж авч бүрэн итгэсэн их газрынхнаас нэмэлт хүч ирдэг. Ирээд дахиад л хар тамхи та нарт хэн өгсөн, хэр их хэмжээтэй байгаа, хаанаас олж авсан, хаана байна гэх мэтчлэнгээр бүгдийг ихнээс нь асууж эхэлсэн. Мэдээж арлынхан нэгэн ч аам нэгээгүй эцэст нь цагдаа нар нэгжлэг хийхээр болтгоо. Гэртэн цагдаагийн нэгжлэг орж ирэх үед нь гэртээ байгаа бүх хар тамхиа урсгаж чадах юм бол гин зэмгүй өнгөрөх боломжтой байсан учраас тоцгоныхон бүгдээрээ нэгэн зэрэг 0 баан руугаа хар тамхиг урсгаж эхэлсэн. Уг нь бол энэ хар тамхи гэдэг бодис усанд маш сайн уусдаг юм байна л та. Гэхдээ бохрын хоолоор зөвхөн ус урсахгүй шүү дээ. Тэгэл өтгөн шингэн цэвэрлэгээний бодис гэл янз бүрийн юмнууд урсж байгаа. Тэгээд тэтгэртэй нууралд ороод гинт хөөс үсэж эхэлдэг. Тосгон даяараа нэгэн зэрэг хар тамхиа урсгаж эхэлсэн учраас хөөс нь маш ихээр үүссээр байгаад бохрын хоолоноос цагаад хөөс нь бүр ингээд зам дээр ингээд сагж гарч эхэлсэн. Гэтэл нэг эрүүл хийгээд явжсэн цагдаагийнхан тэрхүү хөөсийг олж хараад энд юм бахан хөөс гараад ирвэ гэд тэндээс нь дээж аваа шинжилээд үзтэл хар тамхи илэрдэг. Ингээд баталгаатай нотлох баримттай болсон цагдаагийнхан жинхэнэ утгаараа мөрдлөгөө эхлүүлсэн. Их газраас нь тусгай тасгийнхан ч энэ удаад нэмэлтээр ирдэг. Ингээд тосгон тэр чигтээ цагдаа нараар дүүрсэн бүх айлын гэр болон ногооны талбай, завны зогсоол, агуулгах зэрэг бүгднийг нэгжиж эхэлсэн. Ингэж нэгжиж явсаар маш их хэмжээний хар тамхиг илрүүлэн хурааж чадсан. Ингээд энэ тосгон протокол даяараа алдартай болсон. Бүх сонингийн эхний нүүрэнд энэ үйл явдал хэвлэгдэж эхэлсэн. Хэрэгээ хүлээсэн хүмүүс ч гэсэн баг багаар нэмэгдэж эхэлсэн. Ингээд 500 орчим килограмм хар тамхи хаолж авсан гэдгээ хүлээсэн. Гэтэл нэг хурааж авсан хар тамхи нь бүр хаанаач хүрэхэргүй байдаг. Тиймээс хэдийг нь хөөс болгосон, хэдийг нь өөрсдөө хэрэгэлсэн бэ гэдгийг тодорхойлох шаардлагатай болж эхэлдэг. Үүн дээр нэмэгдээд Италийн мафийнхныг барих шаардлага үүсдэг. Хэдийгээр ингэж хар тамхи хурааж авах ажил нь амжилттай болсон ч гэсэн хар тамхи жихий эзнийг олох ажил нь бол амжилтгүй болсон. Яагаад гэхээр яг тэр тусгай тасгийнхан ирээд нэгжлэг явуулах үед хар тамхины мафийнхан энэ арлыг бүр мөсөө орхисон байсан. Цагдаа дотор нь мэдээлэгч байсан юм шиг байгаа. Яг тэд нэр ирэхээс өмнө бүгд нэгэн зэрэг орсоргүй алга болсон гэхээр энэ хэрэгээс болж хар тамхины мафийнхнаас нэг ширхэгч хүн баригдаагүй. Тэгээд олон нийтийн шүүмжлэл маш ихээр өрнөж эхэлсэн. Юу ч мэдгүй юунд орооцолж байгаа ойлгох чадваргүй зөгийн нэгэн тосгоныхныг баривчилж авчаа юундаа баясаж хөөрөөд байгаа. Жинхэнэ эзнийг нь олж аваагүй зүтэй. Ингэж хар тамхины хэрэгээ илрүүлдэг юм гэх мэтлэн шүүмжлэлүүд тараасаа урсаж эхэлж байсан. Гэхдээ одоо ч гэсэн энэ Итали мафийнхан Испани болон Португалыг дамжиж хар тамхиа зөвөрлөдөг хിവэрэ байгаа гэсэн. Тэгэхээр ингээд яалтчихгүй л нотогаацтай тий ийм том хэргийн дараа хүртэл хайцгүйгээр энэгээр бараа бүтээгдэхүүнээ зөөгөөд явж гин гэхээр за ингэсгэд ямар ч гэсэн энэ хэрэг болтууссан. Энэ хэргийн дараа хамгийн том хохирлыг амссан хүмүүс бол тосгоныхан байсан. Хар тамхины мафийнхан хэдий 500 кг алдсан ч гэсэн тэртээ тэргүй хүмүүсийн нус нулимс хөлс хүч цусыг урсгаж мөнгө олж байгаа хүмүүст бол энэ зэргийн гарц нэг амир гарц санагдахгүй байх.
Цагдаахан ч гэсэн амар алдар нэр гараагүй ч гэсэн энэ хэргийн тодорхой хэсгийг нь илрүүлсэн болохоор ямар ч байсан хийх ажлаа хийсэн гэж тооцогдож байгаа. Энэ хэрэгээс болоод хар тамхи хэрэгэлсэн, хадгалсан, зөөврүүлсэн, нуунд дарагдуулсан гэсэн хэрэгүүдээр маш олон хүмүүс баривчлагдсан, шийтгэл хүртсэн. Их бага хэмжээний хорих алт болон торгуулийн арга хэмжээнүүд бол авагдсан. Энэ олон хүмүүс баригдсны эцэст энэ тосгонд юу болсон бэ гэхээр нөхөр нь баригдаж явснаар олон хүүхэдтэй ганц бие эхчүүд маш олон болсон. Хүүнд баригдаж явснаар харж хандах хүнгүй өндөр настангууд олон болсон. Ээж аав нь баригдаж яваад харж хандах хүнгүй үлдсэн хүүхдүүд бас маш их байсан. Ихэнх хөдөлмөрийн насны эрчүүд нь баригдсан учраас энэ тосгонд хөдөлмөр хийж мөнгө олох боломжтой хүмүүс үгүй болсон. Ингээд хар тамхи олохоосоо өмнөхөөсөө илүү ядуу болон хоцорсон. Тэгээд энэ арлынхны бас нэг хохирол нь юу вэ гэхээр маш их донтогчтой болсон. Хар тамхи гэдэг зүйл чинь хүний допаминыг л өсгөж байгаа шүү дээ, тий. Бидний энгийн үед амттай хоол идээд ч юм уу, тий, гой газар очиод ч юм уу, эсвэл ингээд гой кино үзэж ч юм уу допаминаа ялгаруулдаг. Тэрхүү допаминаас хэдэн зуун дахин их допаминыг ялгаруулчдаг юм лээ. Тэгэхээр допамин ялгаруулах систем нь бүр тэр чигтээ ингээ үгүй болдог гэсэн үг. Тэгэхээр хар тамхи хэрглэж байгаа болсон хүмүүс энгийн бүх зүйлээс таашаал авч чадгаа болдог гэсэн үг. Тийм учраас маш урт удаан хугацааны гүн депресс, сэтгэл готролд орж маш хэцүү цаг үеийг өнгөрөөдөг. Тэгээд энэ бүхнээгээ тисэж төвчж чадахгүй ихэнх нь буцаад ордог. Зарим нэг нь бол өөрийн хүслээр хорвоог орхидог. Маш бага хувь нь энэ зовлон төдрүүдийг тисэн төвчж үүнээсээ бүмсээ ангижирч хэвийн амьдралтаа орж чаддаг юм лээ. Тэгэхээр энэхүү арлынхан тохиолдсон энэхүү явдал нь амьдралыг нь оронгоор нь нэргүүлж доош нь уруудулсан үйл явдал болж таарсан. Өнөөдрийн хэрэггийн түрээд өндөрлж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ эргээд ирье. Тэр болтол баяртай.